За бүгдээрээ юу яцгаанда энэ удаагийн дугаарт маань Pindaros Williams орсон байгаа. Тиймээс та бүхэн сонирхолтой байх болно гэж найдаж байна. Юу энэ да Penny? Тавинда намаа өрсөнд баярлалаа бро. За энэ үйлрэл харамсалтай нэн төрөд өндөрлөлөө. Миний хувьд Монголд ирсэн топ импорт тоглогч нар болох Cousins, Ahmad, Lance та хэдийн хоорондоо өрсөлдөхийг харах үнэхээр гоё байлаа. Бас нэлээд өрсөлдөөнтэй зурлал боллоо шүү дээ. Энэ зурлалын үр дүнд та бүхний хувьд маш хүнд хожигдлоор төгслөө. Тэгэхээр миний асуух гээд байгаа юм нь ямар нэг хүнд хожигдлын дараа та тэдгээрийг хэрхэн даван туулж өөрийгөө зоригжуулдаг вэ? How did you motivate or how do you overcome it? За одоо тэгэхээр нэгэн төлөвлөлт дуусны дараа бол арай өөр хэрэгэлтэй. Харин цуурлын дундуур бол дараагийнхаа тоглолтуудаа л бэлдэж байсан да. Ер нь хит дээшлжгүй, хит доошлжгүйгээр л дараагийн тоглолтондоо илүү хүчтэй орж ирэхийн тулд урагшаага хараад л бэлддэг дээ. Ахмад хоёрын хувьд маш гоё өрсөлдөөнтэй тоглолтод үзүүллээ. Үзэхэд ч гоё урамтай байлаа. Миний бодлоор тоглогчид заримдаа ч ихсэн муу тоглож болно. Хүчин дэдчин хүмүүс шүү дээ. Тийм шүү. Сайн муу тоглолтууд гээд л бүгд л байдаг л зүйл шүү дээ. Тэгэхээр тоглогчид хаяа муу тоглохдоо ер нь та хангалттай сайн тоглолт үзүүлж чадахгүй байх үедээ ч юм уу өөртөө итгэлээ алдаад ирэхээр тоглолтын дундуур хэрхэн өөрийгөө зоригжуулдаг вэ? Тэгэхээр бидэнд контрол хийж чадахгүй зүйлс гэж байдаг шүү дээ. Шидэл таяатаа унахгүй байх ч юм уу. Гэвч бид үргэлж л өөрсдөө хичээл зүтгэлийг удирдах чаднаа. Миний хувьд оноо авалтан дээрээ тааруу байгаа үедээ бага хожил төтөлж болох үс бусад зүйлс дээр илүү анхаардаг. Хамгаалтан дээр сайн ажиллаж, оновчтой дамжуулалт өгч, самбраас бөмбөг авалтан дээр төлхөө ажилладаг. За одоо таны хүүхэд насны талаар ярилцъя. Миний хувьд би одоо 17 настай бөгөөд одоо хүртэл 10 жилийн туршид сагсан буу тоглож байна. Нэг бүтэн 10 гэсэн үг юм биш үү дээ. Харин та өөрийнхөө өсөж тойрсон газар болон хүүхэд насныхаа тухай бидэнд хуваалцаач. Мөн анх хэрхэн сагсан бөмбөгийг сонирхож эхэлсэн талаараа хуваалцаач. Анх яг хизээ сонирхолж гиснээ санахгүй байна. Би зүгээр сагсан дайртай. Би бага насаа филид өнгөрүүлсэн дээ. Мөн аав ээжийнхээ ачаар сагсан бөмбөгтэй холбогдож эхэлсэн. Тэд намайг хүүхдийн лигт оруулсан. Тухайн үед би бараг 5 настай байсан баха. Бас тэр лиг нь зөвхөн хагасаа өдрөд л тоглолт тавьчихдаг байсан. Тийм болохоор хагасаа өдрийг тэсийн яадаг хүлээдэг байж лээ. Тэр үеэс сагсан бөмбөгт маш их хайртай болсон доо. Америк тоглогч нар гайхамаар хурдан атлетик тоглолтоо шүү дээ. Тэд ямархуу байдлаар бэлтгэл хийж сагсан бөмбөгийн талаар ур чадвараа хөгжүүлдэг юм бэ? Тэгэхээр эхэндээ зүгээр л тоглолт хийдэг. Би жоохон бахта хувийн бэлтгэл хийж эхлэхээс ч өмнө үргэлж филигээс ийш тийш явж өөр газарт тоглолт хийдэг байлаа. Өдөр бүр л тоглолттой байна шүү дээ. Харин ахлах сургуульд орсныхоо дараа хувийн бэлтгэл хийж өөрийн тоглолтоо сайжруулж эхэлсэн. Гэхдээ хамгийн чухал нь байнга л тоглож явах хэрэгтэй. Started training and working on my game to try to get better. But the main thing is to just keep playing, make sure you're playing. За та бидэнд Евролиг болон NCAA-2-ын хооронд хамгийн том ялгааг хэлж өгөөч. Евролиг болон NCAA гэж үү? Энэ хоёр хоорондоо нэлээд ялгаатай л да. Коллеж NCAA-ийн хувьд гэвэл ерөнхийдөө 18-аас 22 насны сурагч тамирчид тоглодог. Жишээ нь коллежид чиний сурлагын дүн чинь муу бол чи тоглож чадахгүй. Харин Евролиг гэвэл тэр насан турш мэргэжлийн тоглолчид BBT-гээ тоглодог. Мөн дээрэс нь гэвэл хоорондын дүрм нь өөр. Тэгэхээр шал ондоо хоёр лиг л дээ. Евролигт оноо авах нь NCAA-д оноо авахаас илүү хэцүү байхаа тий? Тэгэлгүй яах вэ? NCAA бол арай хурдан юм л дээ. Харин Евролиг эсрэгээр мэргэжлийн лиг.
Тоглогчд нь цалинтай бүх багууд л плей-оффын байрлалын төлөө тэмцэлдэг болохоор бүх тоглолт нь л хамгийн чухал байдаг. Тэгэхээр оноо авах нь нэлээд хэцүү л дээ. Everybody's fighting for playoff position and things like that. So it's really tough. So, are you more Та Евролиг тоглох илүү дуртай юу? in EuroLeague? Би өмнө нь Евролиг тоглож I've байгаагүй. never played in Зүгээр Европын багаас бусад өөр in Европын багтаа тоглож байсан. Жишээ нь би EuroLeague team. Германд өмнө Евролиг тоглож байсан Аби Бөөрлин болон одоо Орландо Magic тоглож байгаа Франц Вагнер нарын гэх мэт Европын багтаа тоглох боломж байснаас яг Евролиг тоглож байгаагүй. And at that time, they actually had a young Franz Wagner. He's on the Orlando Magic. And then Bayern Munich is another EuroLeague team. So I got the chance to play against those two EuroLeague teams. But like I said, I never played in the EuroLeague. So, for aspiring За өсөж гарч иж буй тоглогчид тэр тусмаа өсвөр насны яг цойлж гарч иж байгаа хүүхдүүд хичээл болон бэлтгэлээ хийгээд маш их хариуцлага өрдөг шүү дээ. Миний хувьд хичээл бэлтгэл хоёроо хослуулан хийгээд өдөрт 6 цагийн л нойр авдаг. Харин та коллежид байхдаа хэрхэн өөрийнхөө цагийг зохицуулдаг байв? manage your time when you're in college? Well, they Коллежид байхад бид яг нэг тогтмол цагт хичээл хийдэг байсан. Дараа нь хувийн бэлтгэлээ хийгээд тэгээд дараа нь багийн бэлтгэл ордог байлаа. everybody has a certain time. You go Бусад цагт нь өөртөө цаг гаргана. Ер нь коллеж бол эрхчлөө шүү дээ. have a workout. Нэг талаараа энгийн оюутан сурагчийн хувьд тийм ч гэсэн лиг тоглодог тамирчин оюутнуудад тэгж их чөлөөт цаг арахгүй л дээ. Гэхдээ л би өдөр өөртөө жаалдуу гих цаг гаргачихна. Мөн хоолундаа ч зүг зөгчүүлчих хэрэгтэй байлаа. Одоо ч хэвээрээ дээ. Шүн багадаа л 6-аас 7 цагийн нойр авчихдаг та. Time, time is, you still have plenty of time throughout the day. I would make sure I take naps during the day as well. I love taking naps. I'm making sure I'm eating things like that. But I always would make sure I get like 6 to 7, at least like 7 hours of sleep every day. So, I think some Мэргэжлийн тоглогчид бүсгүүчүүдтэй болзоонд явах ч цаг гардаггүй баха. students Та шинээр төрөн гарч иж буй тоглогчдод ямар зөвлөгөө өгөх вэ? video they go. So, what advice would you give to college students, like aspiring players? Хөдөлмөрлөл. Мөн хичээлийн дүндээ анхаарахгүй л болохгүй. Учир нь коллежийн хүүхдүүдийн хувьд саксны лигтээ тоглохын тулд хичээлдээ сайн байж, сайн дүнтэй байх ёстой. Бас мэдээж хэрэг бэлтгэлийн формоо алдалгүй өдөр бүр бэлтгэлээ хийж, лигийн улиралтаа бэлтгэх хэрэгтэй. Ер нь цагаа зөв менежлээд сурчхад л болно доо. On top of your work. And then, like I say, you got to manage your time well. Make sure you're in the gym, improving your game so that you're ready for your season. How do you Та плей-офф эсвэл аврагын төлөөх гэх мэт том тоглолтуудын өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ? Well, you know, throughout the Ямар тач багаараа тухайн тоглох багийнхаа бичлэгийг үзэж, дасгалжуулагч бидэнд тоглолтын төлөвлөгөөгөө танилцуулдаг. coach gives us a game. Тэгээд нь үүнийг хэд хэд удаа бэлтгэл дээрээ бэлтгэдэг. Харин миний хувьд тоглогчийн хувьд гэх юм бол тоглолтондоо маш их төвлөрдөг. Саксон бөмбөгч нь хоромхон зуурч шийдэгдэж болох спорт болохоор So, make 100% анхаарлаа хандуулсан байх хэрэгтэй. Хэрэв үгүй бол your whole game. тоглолт хаашаа ч хэрэгж магадгүй. So I just Тимээс би өргөс төлөвлөрч гисэн байдаг да. Мөн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. do you think that Энэ үйлрэл таны Монголд ирсэн 3 дахь үйлрэл байлаа. Та ер нь дахиад ирнэ гэж бодож байна уу? Хаха. Сайн мэдгүй л энэ да. Цаг хугацаа л харуулна шүү дээ. during the podcast, Та this podcast, PS-ний подкастт орж явахдаа өмнө жил зодог тайлах гэж байсан гэж хэлж байсан. Хэрвээ та зодог тайлбал дараа нь юу хийх вэ? about your next chapter? Би эхний жилдээ энд ирэхийн өмнө зодог тайлах уу яах уу гэж бодож байсан гэж хэлсэн. I was considering. Гэхдээ энд ирээд сайн тоглож чадсан. Зодог тайлсных дараа юу хийх вэ гэвэл би гэрийнхэнтэйгээ хамт байхыг маш их хүсэж байна. Тимээс тэдэнтэйгээ ойр байж мөн сакснаасаа ч олдохгүйгээр л баймаар байна. Being home with my Магадгүй дасгалжуулагч болж болох юм. Гэртэйгээ ойролцоо өөрийн гэсэн саксон бөмбөгийн заалтай болж ч probably болно. gonna stay around the game as well. Maybe get into some coaching, Coach. training, and I'm probably going to open up my own gym where I live in Las Vegas.
Та ур чадрын засгалжуулагч бол танд илүү тохиромжтой гоё байхаа гэж би хувийн зүгээс бодож байна. It's a tough job, especially in America. Ер нь ямар ч төрлийн дасгалжуулагч болоход нэлээд хэцүү л дээ. Тэр тусмаа Америкт ямар их эготой өөрсдөө бүгдийг мэддэг чаддаг гэж боддог тоглогчид байдаг билээ дээ. Тэгэхээр жаал нас яваад ирэхээр ч юм уу арай илүү төвчээртэй намтай болсныхоо дараа л дасгалжуулагч болох гэж үзэх байх та. Oh yes, I have Та өөрийн хүүгээ засгалжуулмаар байна уу? my son trains with me. Өө тэгэлгүй ах вэ. Би 2 хүүтэй. Тэд маань наадтай хаяада бэлтгэл хийдэг юм аа. I'd rather just Үндэж тэд нугсгүй дуртай шүү. want to enjoy Гэхдээ тэднийг яг дасгалжуулна гэж төлөвшөхөөс илүүтэйгээр тэднийг зөв замд нь хөдөлж дэмжиж зүгээр л тэдэнтэйгээ хамт аз жаргалтайгаар баймаар байна. Guys go about success. За би танаас амжилтын талаар нэг асуумаар байна. Their own Хүн бүр амжилтыг өөр өөртөөхөө зүгээс хардаг шүү дээ. Харин таны хувьд амжилт гэж юу юм бэ? Амжилт. Гой асуулт байна. yes. Гэр бүл болон найз нөхөд минь надаар бахархаж байгааг харах л миний хувьд хамгийн том амжилт. Success to me is Ер нь амьдрал гэдэг чинь алдаа оноогоор дүүрэн шүү дээ. having my friends and Энэ алдаатай оноотой амьдралд бусад бүх хүмүүс л надаар багархыг хараад people can be за би зөв замаар явжээ гэж өөртөө хэлэх нь надад нэлээд үнэтэй зүйл юм шиг санагддаг та. full of ups and downs, but I know I have people like that are proud of me and appreciate what I do, and I feel like I've done a good job. so what is the Та одоо advice энэ тгээс харахад behind за би энийг л эртхэн мэдээд ухаарчихгүй явдаа гэж боддог зүйл байгаа юу? Байгаа бол та шинээр цойлон гарч иж буй өсвөр насны хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Эртхэн мэдсэн болов Like I said, урданд I орцсончлон үргэлж өөртөө итгэж байгаарэ. always Би өмнө нь өөртөө итгэж чадаагүйгээс болж дотроо өөртөөгөө байнга тэмцэлддэг байлаа. Тиймээс спортч тэр ангаах, хууль гэх мэт өөр бусад ямар ч салбарт орсон бай өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ за ингэвэл яачих бол гэж өөртөө эргэлзэх хэрэгэлзэн чамайг хайрцагын дотор базаа таях болно. Нэг үгээр бол хязгаарыг чинь үгүй хийнэ гэсэн үг. Мөн оюу санаагаа зэгцэлж хийж буй зүйлдээ 100% анхаарлаа хандуулахыг чигээрээ. Тэгээд өөртөө итгэх. just always believe in yourself in any and everything that you do. so what's the most important Таны зорилгодоо хүрэхэд хөтэлдэг хамгийн чухал зүйл юу байдаг юм бол сахилга бат discipline or эсвэл тууштай байдал гэх мэт ч юм уу? Oh, no, it's a lot of different things. It's not Яг тодорхой нэг зүйл гэвэл ерөөсөө л ойлголт болчихноо. Тууштай байдал, сахилга бат, амлалт тухайн өөрийн хүсэж байгаа зүйлдээ бүхнээ зориулах. Энэ бүх зүйлүүд нийлж байж л чамайг зорилгодоо хүрэхэд чинь хөтөлж байхыг хүсэж буй газар чинь аваачнаа. before the За тоглолт эхлэхийн өмнө ордонд Монгол улсын төрийн дуул эхлэх үед та гараа тээжэндээ авдаг. anthem Би үүнийг маш том хүндэл гэж бодож байна. started Бусад импорт тоглогч нар ч гэлтгүй Демаркус Касенс хүртэл төрийн дуулалын үеэр гараа тээжэндээ авахгүй байхад тэр дундаас ганц таал хүндэл зүйлж гараа тээжэндээ авдаг. kind of Энэ бол мэрэгжлийн тоглогчийн л хийх зүйл баха. there should be I definitely think so oh yeah, it's definitely Хүндлэл шүү дээ. Үннийг хэлэхэд би энэ дээрсэн анхны жилдээ гараа цэжиндээ авдаггүй л байлаа. players on the Гэхдээ манай хуучин баг болох Эрдэнэт Miners багийн нэг тоглогч намайг өгшөн гараа цэжиндээ аваарай I've been doing it ever гэж бүмэд үйлдэл гаргасныг тодхон санаж байна. out of respect Тэр цагаас хойш л үүнийг хийдэг болсон доо. country and the Монгол улсыг болон хүмүүсийг хүндэтгээд хийж байгаа үйлдэл болохоор миний хувьд энэ байх ёстой зүйл шүү дээ. I appreciate it so Та бол бүх цаг үеийн Монголд ирж байсан хамгийн шилдэг импорт тоглогч нарын нэг мөнөөсөө мөн. players that ever Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэнд танд маш их баярлалаа. I appreciate your acceptance of our invitation. oh man, I appreciate you. Thanks for having me. Зүгээр дээ мөн намайг өрсөнд баярлаа. Come with the gift for you guys. Би чамд нэг юм бэлгтэй ирсэн. So this is Энэ намайг Эрдэнэт Miners багт championship bag авраг авч байхад байсан зүг. honors up, but Бас болоогүй. Дотор нь миний гарын үсгтэй пүүз минь байгаа. Баярлалаа танд. no problem. Man. Зүгээр дээ. Та энэ пүүзээ авраг авч байсан тоглолтын дээр өмссөн тий? Championship? Yep. Yeah. Тийм ээ.
Миний хамгийн дуртай пүүснүүдийн нэгэ духтай гэж чигтэйхэн. Одоо хуучраа зүгээр өмсгөө болж байснаас чамд өгье гэж бодлоо. Баярлаа. Зүгээрээ зүгээр. Би өмнө тэнцээж тантай ингэж ярилцаа сууж байна гэж бодож байгаагүй. Хэдэн жилийн өмнө би сагсан бөмбөг тоглохоо болох гэж байсан. Учир нь би тийм өндөр хурдан шалангуйгаа авчлахаар тэр. Stop playing basketball because I'm not tall, I'm not too flashy. Oh, you don't gotta be tall. It's all about Хамгийн чухал нь зүрх сэтгэл шүү дээ. your heart. Чи сагсан чин сэтгэлээсээ хайртай л бол үргэлжлүүлээ тоглох хэрэгтэй. Нурууны өндөр чухал биш гэж шилэхгүйж зүрх сэтгэлтэй харьцуулах юм бол энэ юу ч бишээ. Let a game, whether you're big or small, continue to play. За, танд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. So good luck to your next chapter and next life. So yeah. No problem. Thanks. Зүгээр дээ залуу минь. It was a pleasure, my man. Харин та гурван подкаст цаашдаа амжилтыг хүсье. Баярлалаа.